За энэ удаагийнхаа хичээлээр underwriter гэж юу вэ, хэн бэ гэдэг талаар орё. За өмнө нь broker гэж хэн бэ, dealer гэж хэн бэ, underwriter хэн гэж юу вэ гэдэг талаар зогсхон дуртад өнгөрсөн бол одоо underwriter-ууд яг ямар үйл ажиллагаа хийдэг талаар орё. За underwriter гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр үнэн цаас гарах хүсэлтэй компани санхүү, үйл ажиллагаанд шинжилгээ хийж зөвлөгөө өгч гарах гэж байгаа хувьцааг нь олон нийтэд санал болгодог компани маа. Юу гэсэн үг вэ гэхээр дотоод потенциал өөрийнх нь санхүү болон үйл ажиллагаанд нь зөвлөгөө шинжилгээ хийгээд тэрэн дээр үндэслээд олон нийтэд зардаг компани байх нэ. За тэгэхээр нэгдүгээрт нь бол underwriter бол нэрлсэн үнийг тогтоодог. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани хувьцаа хэдэн төгрөгөөр гарах вэ гэдгийг нь underwriter-ууд өөрсдөө компанитайгаа ярилцж хагаад бодож тогтоодог. Юу гэсэн үг вэ гэхээр 75 төгрөгөөр гарсан дээр үү, 750 төгрөгөөр гарсан дээр үү гэдгийг underwriter-ийн компани тооцоолно гэсэн. Хоёрдугаарт нь хувьцааны айл ангилалд орох уу гэдэг талаар мэдээллийг өгнө. Монголын хувьд бол 1, 2, 3 дугаар ангиллууд байна. Энэ нь бол хувьцат компанийнхаа market cap буюу том жижигээс нь хамаарат байдаг. За ингээд 3 дугаарт нь бол хувьцаа гаргах тохиромжтой цаг үеийг сонгож хэлж өгдөг. За энэ бол хамгийн чухал. Юу гэсэн үг гэхээр наадмын үеэр хувьцаа мэдээж гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр хэдий зах зээл ямар demand буюу эрэлттэй байна, тухайн үед нь энэ хувьцааг гаргая гэдэг сонголтыг бас компанида хэлж өгдөг байгаамаа. За ингээд дараа нь хувьцааны тоош эрхийг тогтоодог. Юу гэсэн үг гэхээр би хэлсэн 75 төгрөгөөр гарах уу, эсвэл 750 төгрөгөөр гарах уу гэдгийг тоош эрхийг нь тогтоож өгдөг. За тэгээд үнэн цаасны тухай танилцуулга бэлдэж road show буюу бидэнд хувьцаагаа ингэж зарлах танилцуулга ивентүүдийг зохион байгуулдаг. За энэ ивентүүд нь бол Монголын хувьд бол Улаанбаатар төвлөрсөн байна. Гадаадын хувьд бол том Америк гэхэд том хотуудаараа ингээд road show хийгээд ингээд ивентүүд зохион байгуулад олон нийтэд ямар хувьцаа гаргаж байгаа, энэ компани ямар давуу талтай гэдэг талаар ордог, заадаг байх нь байна. За ингээд дараа нь олон нийтэд жинкнээсээ арилжиж эхлэх буюу санал аваад хэдэн үе хийн гэдэг хүн яаж ах уу гэдгийг нь зарж эхэлдэг байна. Гэхдээ брокеринг компаниар дамжуулаад. За мөн өөрөө маркет мейкер буюу өөрөө худалдаа авч бас болдог. Тухайн компани маань үнэхээр ямар эрсдэлтэй байна, эсвэл бид энийг өөртөө бас ашигтай гэж хувьцаа гэж үзэж гин үү? Ийм байх юм бол өөртөө бас өөртөө маркет мейкер гэж худалдаа авч болдог байх нь байна.